За эрхэмнүүд үзэгчтэй гэр дугаар нэвтрүүлгийн маань ээлж дугаар 5 хүнд хүрч байна. Бид энэ удаагийнхаа дугаарт HDR зураг буюу High Dynamic Range-ийг хэрхэн буулгах тухай болон камерын нэмэлт төхөөрөмжүүдэд Tamron Sigma брэндүүдийн дурангуудын тухай 5 хүнд хүргэж байгаа. Тэгээд мөн 5 хүнд бидэнд ирүүлсэн хүсэлтийн дагуу камеруудын товчнуудын үүргийн талаар 5 хүнд дэлгэрэнгүй танилцуулга бичсэн байгаа. За тэгэхээр нэвтрүүлгийг авч үзье. Энэ удаагийнхаа мэдээллийн болонгаар 5 хүнд Tamron болон Sigma брэндүүдийн тухай танилцуулга шийдлээ. За тэгэхээр Tamron Sigma брэндүүд хоорондоо юугаар ялгаатай? Tamron брэнд нь Tamron Sigma ерөөдөө гэр зургийн үйлдвэрлэл тал дээр үйл ажиллагаа явуулдаг. Тэгээд эхэндээ бол энэ хоёр маань хоёулаа дуран үйлдвэрлэл тал дээр нэлээд явж ирсэн. Тэгээд Sigma бол нэлээд удаж байгаа компани. Тэгээд дурангаас гадна speed light-тэй тэгээд камерууд нь гаргадаг байгаа. Тэгээд Sigma-гийн бас алдартай өмнө бид нэвтрүүлэг яаж ирсэн Foveon гэдэг ингэж гаргадаг байсан. Түүнийгээ ашиглан өөрснөө гэсэн камерт гаргадаг. Хэмжлэнгээр ерөөдөө гэр зургийн салбарт нэлээд үйл ажиллагаа явуулдаг Tamron компани байна. Тэгэхээр Sigma маань өмнө дуран болон гэрэл аксессуарын үйлдвэрлэлээс бол одоо камер үйлдвэрлэдэг. Бүр тольт камер үйлдвэрлэдэг гэсэн үг. Тийм яг сонирхчийн камерууд үйлдвэрлэжсэн одоо тольт камерууд гаргаж байгаа. Тэгээд тэрэн дээр өөрсдийн Foveon гэдэг сенсорыг ашиглаж байгаа. Тиймэрхүү даваачлуудыг бий болгож байна. Тэгэхээр Foveon X3 сенсор маань бас даваа талтай сенсор байна. Тэгэхээр одоо энэ хөө Sigma-гийн тольт камерууд маань нэлээд өсөж байгаа. Тэгээд хэрвээ яг хэмэж явах одоо яг Sigma-гийн SP1 гэдэг загварын камер одоо гарахаар бүлэгдэж байгаа. Тандыг арайхан гарч чаддаг байгаа. Энэ камер маань түрүү гарах юм бол SLR камерын төвчний камерууд бол нэлээд толгойцож гарч ирэх камер болж байгаа. Одоо энэ хүү SP1 камер маань үзүүлэлтүүд нь одоо юу мэдгэцэн байгаа? SP1 камерын удах дээр Sigma-с гаргадаг Foveon X3 гэх сенсор, 3 давхар сенсор гэж өмнөх нэвтрүүлгийг ярьжсэн тийм. Тэгээд team сенсорыг ашиглаж байгаа. Тэгээд түүнээс гадна 40 мегапикселийн сенсорыг одоо мегапикселийн батамжтай team сенсор гаргаж байгаа. Түүн тэгээд ус шорооны хамгаалалттай энэ хүү загварууд гаргаж байгаа. Тэр яг Canon ч юм уу Nikon-ы загварууд яг сонирхчийн төвчний SLR-ууд нөх тэр ийм ус шорооны хамгаалалт тутмаг байдаг. Тэр нь бас нэлээд сул тал болж өгдөг бол Sigma брэнд хэрвээ яг энэ камера гаргах юм бол нэлээд том даваа талтай камера гарч ирэх гэж үзэж байгаа юм бид. Тэгэхээр хоёулаа сая Sigma-гийн тухай ярьлаа. Тэгэхээр одоо Tamron-ы тухай ярьлаа. Tamron маань Sigma-гаас бас арай залуу компани байна. Тийм Tamron бол харьцангуй залуу мөн үйлдвэрлэсэн дурангуудын хувьд арай цөөн. Тэгээд чи түрүү ярьжсэн шүү дээ. 18270 гэдэг нэг. Тэр дуран чинь юу? Жихэн классик дуран байна шүү дээ. Тийм яг 18270 гэдэг. Гэхдээ үзэгчд маань бас гарч байгаа. Бид нэр дижитал камераар 3X гэж ярьдаг шүү дээ. 3X 4X дурангууд гэдэг. Тэгвэл 18270 маань 15X гэсэн. Яг хэрвээ яг тэр утгаар нь ярих юм бол 18 м гэдэг маань нэлээд өргөн. Тэгээд 270 маань тэр бүр телефонтой бүр ингэ татдаг болчих. Тэгэхээр маш өргөнөөс хоолыг татах гэсэн зүйлийг нэг дуран шингээж өгсөн маш том даваа талтай байна. Гэтэ яг энэ дурангийн маань бас ганц суулгал нь одоо юу өрцөн 3.5-аас 6.3 хүртэл тийм. Тэр өгцний үед нь одоо яалтч гэдэг тэр угаасаа тодорхой. Тэрөө бүр их нээлттэй дуран хийвэл тэр чинь бүр их том бүр мангар том дуран байна. Хэмжээний хувьд бас том болоо. Тийм болж байна. Тэгээд Sigma брэнд болохоор дуран үйлдвэрлэл тал дээр бас нэлээд олон сонголттой дурангууд байдаг. Тэрний талаас нь таахгүй чиний хувьд одоо Sigma-гийн маань хувьд бол дандаа өрц томтой. Тэгээд дандаа тогтмол дурангууд гэдэг ба. Тэгэхээр юу энэ хоёрын маань ялгаа юу гэхээр Tamron маань дандаа зүүн дурангууд гэдэг. Sigma маань дандаа тогтмол өрц томтой дурангууд. Тийм. Өрц томтой гэдэг тогтмол дурангууд нэлээд хайртай тийм. Түүнээс гадна бас зүүн дурангууд байдаг та тэд нь яг зөв сонирхчийн төвчний жижиг дурангууд байдаг. Тэгээд Sigma-гийн басны даваа тал болохоор яг Canon, Nikon өрсөнд ч юм уу тийм энэ төрлийн камеруудыг өөрсдийнх нь гаргадаг миллиметрийн хуваартай ч юм уу яг өөрсдийн гаргадаг загварын дурангуудыг арай илүү хямд үнэтэйгээр гаргадаг байгаа. Тийм. Энэ бас айгүй боломжтой. Тэгэхээр Canon болон Nikon брэндээ өөрсдийн гаргадаг дурангууд маань биднээс хайгуу үнэтэй байдаг. Гэхдээ хамгийн гол нь бас дүрсийн чанарын хувьд бол бас эднээс тэгж их дутгааргүй. Гэхдээ бас яг тэдний чанарт гүйцэд хүрч чадахгүй чанарын хувьд бол муу биш. Яг ерөөдөө гэж сонсч байгаа жоохон
чанарын үе жоохон дутмаг гэж ярьдаг тийм хүү яриа байдаг. Гэтэ бүр тийм бүр яхаа алдсан дутмаг бол биш юм тийм. Ер нь бол боломжийн тэгээд хямд үнэтэй сайн дурангууд гэдэг чинь бас гэр зүг сонирхтой үед их бас олзох хөштэй зүйл шүү дээ. За тэгэхээр Sigma брендийн маань SP1 гэж загвар хүлээгдэж байгаа тийм. Гэхдээ яг энэний өмнөх загвар нь SP15 гэдэг арай илүү сонирхчийн тал руугаа чиглэсэн тийм камер гаргачихсан байгаа юм. Тэр SP15 маань болохоор 14.5 мегапикселтэй. Тэгээд юу Fovia X3 сенсороо энэ дээрээ байрлуулчихсан байна. Тийм. Fovia X3 гэдэг сенсорлоод дахиад нэг үзэгчтэй танилцуулахад энэ сенсор маань болохоор гоо сайхны гэр зурагт илүү түлхүү ашигладаг сенсор байгаа. Юусыг өөрөөр илүү дүрсний нэгтршил чанарын илүү сайн байдаг гэсэн. Тэгээд мөн X3 гэдэг нь 3 давхар сенсор буюу бидний ярьжсэн гэр зургийн өнгө үсгэгч RGB буюу улаан ногоон цэнхэр өнгүүд маань 1 пиксел дээр 3 давхарж өгдөг байгаа. Энэгээр маш давуу талтай сенсор байдаг юм. Чи одоо энэ SP15-ын сенсор болон ISO хэмжээ өөрийнх нь онцлогуудаас нь чи дуртаач. Тэгэхээр сайн хэлсэндээ яг ерөөдөө сонирхчийн төвчний одоо SLR дотроо сонирхчийн төвчөнд ордог тийм камер болсон байгаа. Тэгээд яг мегапиксел удаад 14.0 гэдэг маань яг энэ төрлийн камеруудад бас чамгууд үзүүлдэг юм. Сүүлийн үед л яг Canon Nikon зэрэг камерууд маань илүү өндөр пикселтэй болж болохоос өмнө бол их хвшлээ 10-таа гэдэг гэсэн шүү дээ. Энэ маань 14 гэснээр бас нэг давуу талыг бий болгож өгсөн. Тэгээд чанарын хувьд илүү. Тэгэхээр энэ SP15 загвар маань одоо Canon бол Nikon брендийн сонирхчийн камертай өсөлтөд одоо яг аль загваруудад төвчлөө. Nikon камерууд болохоор Nikon D80 гэж зурлаад байна шүү дээ. Энэ төрлийн камерууд илүү өсөлт төвчний камер. Canon-ы загварууд бас болохоор 50D 60D-г 2 ордод тоонуудын зурлаад байна шүү дээ. Яг энэ зурлалтаа бас өсөлт гүйц камер болж байгаа. Тэгэхээр одоо Sigma брэндээс гарч байгаа камеруудтай ойлаад байна. Одоо эргээд дуран руу орох уу? Тийм. Дуран гэхээр мэдээж түрүү ярьчихсан. Хямд үнэтэй чанарын боломжийн тийм дурангуудыг үйлдвэрлэж байгаа. Тэгээд энэ дээр Sigma брэнд маань за яг Tamron-ы хувьд болох дээр ярихаар тийм Tamron брэнд маань илүү зөвхөн дурангууд үйлдвэрлээд Canon яг камерын үйлдвэрлэл талтай зөвхөн дурангууд руу илүү их анхаардаг байгаа тийм. Тэгэхдээ яг Sigma маань болох дээр дурангаас гадна speed light тийм одоо гэрэл хаягч гэсэн үг шүү дээ. Тэгээд камер үйлдвэрлээд нэгсэндээ Sigma маань яг дахиад энэ Sony, Nikon зэрэг брэндүүдтэй зэрэгцээд мөн яг бүх төрлийн үйлдвэрлэлийг хангасан бас нэг том үйлдвэрлэгч болж гарч ирж байгаа. Нөгөө анх дурангаа гарч иржсэн бол одоо дахиад илүү цаашаа ахиж байна гэсэн үг шүү дээ. За тэгэхээр бид нарт Tamron болон Sigma брэндүүдийн тухай сонирхолтой танилцуулга өгсөн надад баярлалаа. Ингээд нэвтрүүлгийн өрсөлдөөлөд авчихсан. Та бүхэн зураг буулгах үедээ камерын хөлийг ашиглаж хэвшээрэй. Энэ маань бидний гарын хөдөлгөөн болон сарнсан дүрс үүсгэж сэргийлж зургийг илүү хурцтай өнгө үзэмжтэй болгох болно. Хичээлийнхаа 1-р булангаар та бүхэнд халаасны жижиг компакт камер болон дижитал толт камеруудад байрладаг товчнуудын үүргүүдийн тухай та бүхэнд дэлгэрэнгүй танилцуулахар шийдлээ. За тэгэхээр бидний хамгийн ихэнд танилцуулах зүйл маань буулгалтын гурвал буюу өрс болон хөшигний хурд ISO хурд 3 байгаа. За тэгэхээр хамгийн ихэнд танилцуулах зүйл маань өрс. За өрс маань дурангийн сүв бөгөөд үүнээр орж ирэх гэрлийн хэмжээг өрсөөр зааж өгдөг. Өрсийг хаах тусам одоо f-тоо маань нэмэгддэг байгаа. F-тоо маань нэмэгдэх тусам битүүд маань бүгд фокустай харагдах боловч гэрэл тэр зайгаар улам бага орох юм. Тэгэхээр үүнийг орж ирэх хугацааг нь заадаг зүйл маань хөшигний урд байгаа. За хөшигний урдаар бид хүн камерт орж ирэх гэрлийн хугацааг хэмждэг байгаа. Тэгэхээр дүрсийг хамгийн хурц тод буулгах энгийн хурд маань 250 гэж үздэг байна. Бидний зургууд дээр ажиллаж байсан бах зарим зургууд маань сарнсан, зарим нь хитрхи хөшөөж барьсан зургууд байдаг. Үүнийг маань хөшигний урдаар тохируулдаг. За буулгалтын гурвлын маань нэг үндс нь ISO хурд байна. За ISO маань ямар үүрэгтэй гэвэл бид хөшигний хурд болон өртсний хэмжээг оролдохгүйгээр гэрлээ нэмэх болон гэрлээ бууруулах шаардлага гарах үед ISO-г оролддог. ISO хурдыг нэмснээр дүрсэнд шууган үүсдэг бөгөөд энэ маань дүрсийн чанарт нөлөөлдөг. Хитрхи
хөрхий их барзаасан болон удаан цэгүүд гарч ирснийг та бүхэн анзаарсан байх. За тэгэхээр хөшигний хурд болон өрч ISO камерт ямар тэмдэглэгээтэй байдаг болон ямар байралтай байдгийг та бүхэн дараах зургуудаас харна. Бидний танилцуулах дараагийн товч бол white balance буюу цагааны тэнцвэр байна. Цагааны тэнцвэр таараагүйгээс болж зураг маань эвгүй өөр өнгөтэй харагддаг. Үүнийг зөв тааруулахын тулд та зөвхөн цагааныг л зөвхөн цагаанаар гаргах хэрэгтэй. За та бүхэн цагааны тэнцвэр маань таараагүй зургуудыг дараагийн зургуудаас харна. Дараагийн товч маань self timer буюу одоо товч дарснаас хэдэн хормын дараа авдаг товч байгаа. Энэхүү товчийг бид нэр хоёр янзаар ашигладаг бөгөөд нэг нь гэр зурагч өөрөө зурагт орох үедээ товчоо дарснаар өөрөө зурагтаа амжиж авдаг. Нөгөөх маань бид товч дарах үед камер маань тодорхой хэмжээнд хөдөлгөөн ордог байгаа. Үүнээс сэргийж бид бүхэн self timer-ыг ашиглаж зургийг болгодог. За бидний танилцуулах дараагийн товч маань автофокус байгаа. Автофокус дээр маань энгийн автофокус болон макро фокус гэж байдаг. За макро фокус маань яадаг вэ гэхээр бидний нүдэнд харагдах жижиг объектуудыг бидэнд илүү тогтвортойгоор харж болох боломжийг бидэнд олгодог байна. За биднийг зураг буулгах үед бидний гэрэл хангалтгүй байгаа үед бид нар камер дээр байгаа өөр дээрх флашыг ашигладаг. Энэхүү флаш маань хаяснаар дүрс илүү тогтвортой болон бидэнд харагдаагүй жижиг деталуудыг бидэнд нээж харуулдаг байна. Тэгэхээр гэрэл флаш хаялт маань ямар гормоор хаядгийг та бүхэн дараагийн зургуудаас харна. За та бүхэн хичээлийнхаа 1-р хэсгээс камерынхаа товчнуудын үүргийг хангалттай мэдсэн байх гэж найдаж байна. Ингээд дараагийн хичээлийнхаа 2-р хэсгээр бид high dynamic range буюу HDR зургийг хэрхэн буулгах болон бүтээх тухай орох болно. За ингээд хичээл 2-р хэсгээр олцсон.